Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаяа болон хөтлөгч Мөнх Цулмины би шинэ дугаар хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгиноор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани бүтэн жилийн туршийг эндтгэн та бүгд түргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За баярын минь хүргэе. За баярын мэнд хүргэе. Анх дугаар үндсэн хуулиа баталсан өдөр гэж байгаа тийм. Тий. Манайтай нэг айгүйх буруу яриад ах шиг өнөөс тий. Харин тий. Тусгаар тогтнолын өдөр мөдөж яриад нөө тий. Тий. Ингээл бид нар тусгаар тогтносон улс байсан өнөөдөр төвхтэй шүү дээ. Аа. За хоёлоо өнөөдөр аль твэр бачих вүлээ? За ойрд Африк руу утсангүй тий. Тий. Тий одоо Африкаас бол Ботсваныг ярьсан байгаа, Этиопиг ярьсан байгаа тий. За одоо тэгээд Африкийн арай нэг өөр төх рүү очих чинь. Урд нь Ботсван ч юм уу одоо Этиоптер хэдүүл айгүй гой сонирхолтой олон гой юмнууд ярих байсан бол одоо 2-1-ээр гэж ярьдаг те. Дэлхийд дээр хамгийн их хүмүүс андуурдаг. Эхний 5 ус нэг адилхан бичигддэг. Арын 2 усгээр өөр. Нигерия гэж монголоор те. Энэ хоёр усын талаар чинь дэлхийд дээр гэлтгүү одоо ерөөсө монгол хэлтүүд дэлхий бүгдээр андуурдаг. Энэ хоёр усын талаа ялгаа. Энэ хоёр усыг бас хамруулад ярьчих бодлоо те. За тэгээ. За тэгэхээр уламжлал ёсоор би энэ хоёр улсынхаа талаар аль бие усны мэдээллүүдийг нөгөө. За эхний улс нь бол холбооны бүгд найрамдах Нигери улс юм байна. Нигерия. Нигери. Тий, Нигери боо Тийм байна. За нийслэл хот нь Абужа, хамгийн том хот нь Лагос, аль бие усны хэл нь англи хэлтэй бөгөөд маш олон хүн амтай. Дэлхийд дэр хүн амын тоогоор 6-д бичигдсэн 230 гаруй сая хүн амтай. Маш том хүн амтай, Африкийн хамгийн олон хүн амтай орн юм байна. За мөнгөний нэгжин Нигерийн Найра гэдэг. За тэгээ улс төрийн тогтолцоо нь бол холбооны бүгд найрамдах ерөнхийлөгчийн засаглалтаа улсаа. За Нигери улс маань одоо энэ холбооны бүгд найрамдах Нигери улсаа ярьж байгаа шүү. Баруун Африкт байрладаг, хойд талаараа Нигер, зүүн талаараа Чад, Камерун, баруун талаараа Бенин, за өмнөд хэсгээрээ Атлантын далайтай Гвинеан болонд. Одоо Атлантын далайтай улс юм байна. Газар зүйн хувьд бол саванны бүс, тропикийн ширэн ой. Тэгээд Нигер голын сав газар маш одоо нефтийн баялаг. Ихтэй. Нефтийн баялаг ихтэй юм улс орн юм байна. За түүхийн хувьд бол нийтийн одоо он тооллын өмнө 2000 жилийн өмнөөс хүн суурсан одоо амьдарч ирсэн талаар археологийн олдрууд олддог. Тэгээд энэ Нигер улс төр нэг сонирхолтой одоо энэ гэхдээ хоёр Нигерийг хоёулыг нь холбож ярих нь зүйтэй байх л та. Голоосоо болоод Нигер гэдэг нэртэй байгаа шүү дээ тийм. Гэтэл нэг юу нь хүрлийн үеийг алгассан юм байна. Хүрлийн үеийг алгасан иргэншил ахуйн тим улс юм байлээ. Археологийн олдвор нь хүрлийн үе гэж эдний түүхэнд байдаггүй. Төмрийн үе гэж байдаг. Тэрнээс өмнөх үе тооцогддог. За тэгээ манай эртний өмнөх одоо 1000 он 10 дугаар зуун гэсэн үг шүү дээ. Төмөр хайлуулж аж ахуйдаа хэрэгэлдэг байсан олдврууд маш ихээр олддог. Дундад үед нь бол Хауса, Yoruba, Benin, Ife, Канaan борнууд зэрэг хүчирхэг улс гүрнүүд одоо өөр өөрийн дараалалаар оршин тогтнож байсан. 19 дугаар зуунд Британий колон болоод 1914 онд нэгтгэгдэн Нигери хэмээх нэртэй болсон. За 1960 онд бол Британий колониос бүрэн салаад тусгаар тогтнолсон. Гэхдээ Commonwealth буюу хамтын нөхөрлөлийн орнуудын нэг тооцогддог. За 20 дугаар зуунд бол хэд хэдэн төрлийн эргэлт хийгдсэн, цэргийн цас засаглалж тогтж байсан. За тэгээ 1999 оноос хойш арчилсан. Одоо замналт хэм маягт шилжсэн юм байна. За хүн ам угсаатан зүүн бүрэлдэхүүний хувьд бол том Африкийн хамгийн олон үндэстэй улс бөгөөд 250 гаруй үндэстнүүд байдаг. Тэгээ 500 гаруй хэлтэй. Тэр нь хоорондоо бүр ингээд эрс тис өөр тий хэлүүд гэсэн. Тэр нь надад маш сонирхолтой санагдсан. За тэгээ үндсэн том 3 бүлэг нь бол Хауса буюу Фуланы хойд бүсгийн исламын шашинтай хүмүүс байна. Yoruba буюу баруун бүсд байдаг христийн болон одоо уламжлалт онх шүтээний шашинтлагтай. Одоо Лагос байдаг гэсэн тий хүмүүс байна. За тэгээ Игбо буюу Ибо зүүн бүсийн христийн шашин давмгай улс юм байна. За тэгээд 500 гаруй хэл гэдэг чинь бурхан минь ямар олон төрлийн хүмүүс вэ? Тэгэлгүй яах вэ? За эдийн засгийн хувьд бол маш хүчирхэг, маш их байгалийн баялагтай, газрын тос байгалийн хийтэй, нийт экспортын нь 90 гаруй хувийг зөвхөн газрын тос байгалийн хий бүрдүүлдэг. Хөдөө аж ахуй маш сайн хөгжсөн, какао, самар, будаа, касава зэргийг газар тариаланд их одоо ургуулждаг, үйлдвэрлэдэг, экспортлдог. За тэгээд харилцаа холбоо финтек маш сайн хөгжсөн. За тэгээд зугаа цэнгэл киноны хувьд ч гэсэн ер нь бол Африкийн том дэлхийд 3-т ордог кино үйлдвэрлэл Nollywood тий. Жилд 2000-аас 3000 кино байдаг.
Маш олон тий. Одоо Америк болон энэ эдхийг дараалал ордог гэсэн үг байхгүй юу? Тий, эхлээд Болливуд байгаа бах. Дараа нь Холливуд, тэгээд Нолливуд баг тий. За тэгээд Лагос нь бол мэдээж санхүү эдийн засгийн төв, худалдаа арилжааны төв нь. За тэгээ хөгжмийн хувьд бол бас өөрсдийн өвөрмөц хөгжмөөр алдартай. Би тэгээд яг нэгээр үтгэхээр юу санаад байна л да. Британд маш их нэгэрчүүд байдаг. Тэгээд эдний хил аялга нь маш өвөрмөц. Тэгээд үзэгсэл сонсогчд маань бас санаж байгаа бол нэгээр үтгэхээр айгүй юм тод хувцастай. Юм гоё эмгтээчүүд нь ингээд алчуурыг ингээд толгоондоо явах гоё, томоор гоё илдэв маягтайгаар чимж ороолсон тод өнгийн хувцас өмсдөг. Өндөр том биетэй юм хүмүүс юм өндөр дуугаар ярьдаг те. Нэг хурал цуглаанд дарга үг хэлж байгаа юм шиг байдалтайгаар ярьдаг надаа. Би 2 3 тийм үндэд харалцчихсан. Тод өнгө нь илүү ногоон хар өнгө болсон те. Харин тий. За тэгээ маш олон байгалийн үзэсгэлэнт газруудтай байна. Үүнд нь 100 магийн чулуун хавцал, Янкаригийн үндэсний парк, олон могийн чулуун хавцал зэрэг тэгээд Эрийн Лешагийн одоо waterfalls чинь хүрхрээ. За зэрэг мөн ЮНЕСКОд багтсан маш олон байгалийн үеийн газруудтай байна. За мэдээж орчин цагийн улс болохоор өөрсдийн асуудлууд байгаа. Авилга аюулгүй байдал нөгөө Боко Харам, ядуурл, нефтийн хямрал, хотчил дэд бүтцийн асуудлууд маш их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол стартап, финтек буюу нөгөө санхүүг түшгэлсэн технологийн шийдлүүдтэй инновацууд тэгээд залуучуудын идэх нийгмийн амьдралд нэг идэвхтэй олцоотой болж байгаа юм байна. За одоо нөгөө Нигер улсыг нэрээ. Албан ёсны нэр нь бол бүгд найрамдах Нигер улс. За нийслэл хот нь бол Ниамей. Албан ёсны хэл нь Франц хэл. Нөгөө Нигерийнх маань англи хэл байсан шүү дээ. За хүн амын хувьд бол харьцангуй бага 27 сая хүн амтай. Мөнгөний нэгж нь франк юм байна. Баруун Африкийн франк гэдэг мөнгөний нэгжтэй. За нийт газар нутгийн хувьд бол нөгөө 70-аад гарцгүй. Ихэнх нь Сахарын цөлд байдаг. За тэгээ шашны хувьд бол нийт хүн амынх нь 99% нь исламын шашинтай юм байна. Засаглалын хувьд бол бүгд найрамдах. За тэгээд харамсалтай нь 2023 оноос хойш цэргийн хунтын засаглал тогтож байгаа. Тэгээд үзэх сонсогчд маань гадаад мэдээ үздэг бол саяхан дунд сургуулийн 315 гаруй хүүхэд 10 хэдэн багшийг нь барьцаалсан. Одоо хулгайлсан, киднап хийсэн тохиолдол гарсан. Тэгээд ямар бүлэглэл баг одоо зэвсэгт бүлэглэл хулгай хийснээ бол хүлээн зөвшөөрөөгүй. Одоо бид нар хулгаасаа гэд мэдэгддээ шүү дээ. Хариу нэг юм нэхийн тулд харамсалтай нь одоогоор тэгээгүй. Гэхдээ 50 гаруй охтууд өөрсдөө цухтаад гэр бүлдээ нэгдсэн байгаа гэсэн мэдээлэл авлаа. За газар зүйн хувьд бол 70-аад гарцгүй. Зуны улиралд бол нэмэх 45-аас дээш илүү халдаг. Дэлхийн ер нь хамгийн халуун улс гэж болно. Нийт газар нутгаараа яах юм бол газар нутгийн хөрөөс ихэнх нь Сахарын цөл. Тийм байна. Тийм учраас нөгөө хөдөө аж ахуй газар тариаланд бол маш тохиромжгүй юм байна. За тэгээ хилдэг улсууд нь бол хойд зэсгээрээ Алжир, Ливтэй хил залгадаг. Зүүн талаараа Чад, өмнөд зэсгээрээ одоо Бенин, Нигертэй. За тэгээ баруун зэсгээрээ Буркина Фасо, Мали зэрэг улсуудтай хил залгадаг юм байна. За түүхэн товчооны хувьд бол өмнөд Нигер үтэй ер нь бол адилхан. Тэгээ нэг бүст байсан учраас гэхдээ Английн биш Францын колони байсан. За мэдээж 1960 онд өмнөд нөгөө Нигерийн адилаар тусгаар тогтносон. За тэгээ түүнээс хойш маш олон одоо дотоодын зөрчил иргэний дайн ихтэй төрөн тогтворгүй байгаа учраас 96 онд, 99 онд, 2010 онд, 23 онд маш олон төрийн эргэлтүүд хийгдсэн. За тэгээд 23 оноос хойш бол төрийн зөвлөл буюу цэцэргийн хүнд төрийн эрхийг барьж байгаа. Угсаатан зүүн хувьд бол том одоо бүлгүүд нь бол 55% нь хавсаанууд. За тэгээд 21% нь Зурба, Зерма Сонгой омгийнхан, 11% нь Туарегүүд. За Туарег гэдэг нөгөө манайхны мэддэг Volkswagen машины нэр мөн шүү. Туарег үндэстэн нэг юм гоё хөх purple те нийл ягаан хар бүрэн нийл ягаан өнгийн юм одоо хувц өмсдөг те биеэрээ ингэж ороосон нүд нь гарсан юм гоё юм ярьсны өнгөтэй хүмүүс гэдгээр нь би санаад байна. Нүүдэлчин Африкийн Сахарын цөлийн нүүдэлчин овог аймгийнхан. За тэгээд Фулани, Канару, Тубу хэмээх жижиг овог аймгууд байдаг юм байна. За эдийн засгийн хувьд бол өмнөд нөгөө Нигерийнхаа одоо өмнөх гэнэрлжээ те. Нигерийн холбооны бүгд найрамдах Нигер улсын хувьд бол харьцангуй ядуу жижиг газар тариалан ирэх боломж байхгүй. Гэхдээ мэдээж эдийн засгийн голлогтой экспорт нь бол ураны олборлолт. Францын колонисэн болохоор Франц бол нөгөө атомын цахилгаан станцд бол тэргүүлэх технологитой хүмүүстэй. Байсан учраас нөгөө цөмийн станцууд бол байдаг. За тэгээ хөдөө аж ахуйд яг тодорхой хэмжээгээр өхөр мал аж ахуй, буудай, вандууд хариалдаг. Зах аг нуур нөгөө нэгээр голоод агаад зах аг нуурын аж ахуй эрхэлдэг юм байна. За тэгээд ер нь бол нөгөө Сахарын гангаас үүдэлтэйгээр хүнсний хомсдол маш их байдаг. Аюулгүй байдлууд бол маш асуудалтай. Боко Харам бас тэнд үйл ажиллагаа явуудаг.
Аль-Каидатай холбоотой экстремист бүлэглүүд үйл ажиллагаа явуулдаг маш ядуу боловсролын үр дэмж бага хотчлт маш сул юм улс юм байна. За дэлхийн хамгийн ядуу 5 улсын нэг. Хамгийн ядуу. За тэгээд хамгийн ядуугаас гадна одоо үүд чимдээ эдийн засгийн өсөлт маш багатай, засаглалын хямрал ихтэй, газар нутгийн асуудалтай гэдэг юм. Одоо энэ чинь 1.2 гэдэг чинь манай улсаас нэг жоохон л жижиг гэсэн үг байхгүй тий. 3 зүүн аймаг л байхгүй гэсэн үг байхгүй нь бол тий. Тийм газар нутгийн хувьд тий. Тийм том газар нутгтай. За өмнөх нэгээр нь болохоор одоо манай зүүн 3 дээр ахаад нэг дорн говийг дунд говьтай нэмчихэж байгаа ч юм уу тий. Өмнө гол дунд говь нэмчихэж байгаа юм тийм. Тэгсэн мөртлөө 236 сая хүн амтай. Маш их хүн амтай. За ийм хоёр нэгээр байна. За энэ хоёр нэгэрийг хүмүүс яагаад андуурдаг вэ гэж. За нэр нь бол нэгэр гол гэ тий. За нэгэр мөрний одоо сав гэх юм уу та тий. Яг ингээд урсдаг улсуудаас хэлээ савар нэг 10 улсын ингээд хамардаг. Яг одоо Алжираар шилбэл нэгээр ус урсдуучсан Алжирийн нэг гол ирээд нэгэр голтой нийлдэг ч юм уу тий. Ингээд нийт сав газар орны 10 улсыг буюу Алжир, Бенин, Буркина Фасо, Камерун, Чад, Кот д'Ивуар, Гвине, Мали, Нигерия гэсэн 10 улс одоо энэ сав газарт хамаардаг. За энэ нэгэр мөрөн Африкийн 3 дахь том мөрөн. Конго болон Нийл мөрний дараа ордог. Тэгвэл нийт хүн ам усалж байгаагаараа Африкт хамгийн том нэг хэлэхэд нэг ол зөрөхгүй. Хамгийн том одоо их хүн ам тийждэг ийм одоо үржиглэмтэй ийм мөрөн байгаа. За тэгээд нэгэр мөрөн энэ нэрний гарал гэдэг л да. За нэгэр гэдэг нь латин хэлний бол ерөөд харанхуу гэдэг үгнээс гаралтай гэж боддог тийм. Харанхуу. За тэнгуүл берберүүд бас энэ нэгэр мөрнийг бас өөрөөр нэрлэдэг. Тэгээ берберчүүдийн хувьд бол ягаад нэг одоо ингээд бид нар Папуа Шинэ Гвинэ ч юм уу ингээд улсын талаар ингээд бас ингээд ярина л да. Ярихаар ягаад Гвинэ гэдэг нэр ингээд гарцсан гэхээр берберчүүд нүүдэлч хүмүүс. Тэнгуүл энэ Африкийн соёлын солилцоонууд айгүйх нөлөө үзүүлсэн юм. Одоо Европод ч юм уу хойноос ингээ берберүүд ч одоо Алжир хойцог бааш Алжир хойцог Тунис дээр одоо алдартай хүн бол Зинедин Зидан хөлөн мөчн байгаа байхгүй Францтай. Тэгвэл берберүүд болохоор айгүй худалдаа байдаг. Тэнгүүтээ Африкийн нэг бантуучуудыг ч юм уу үндэснүүдийг өдрийн ингэж нэрлэдэг тэгж нэрлэдэг бол Европод нь тэр нэрийг аваад тэгээд цаашаа ингээд явдаг ч юм уу. Тийм учраас берберүүд бол одоо энэ Африк нэрэн дээр ч юм уу соёлын энэ огтлцуулууд дээр аюух нөлөө үзүүлсэн байдаг. За энэний нэг нь бас одоо энэ нэгэр мөрөн дээр одоо гарч ирдгээ. За энийг бол ерөөдөө гэрн гэдэг энэ голуудын гол гэдэг утгаас гаралтай энэ евнэ гэсэн юу лээ. Бербер бас өгнөөс гаралтай гэдэг юм бас нэршлийн бас юу байдаг гарал байдаг. За тэгээд нэгэр гэдэг нэр нь яг нэгэр гэдэг нь одоо хойдлын дээр Ниамэ гэдэг нийслэлтэй нэг нь яг нэгэр гэдэг нэр голынх нэрийг авцсан. За англичууд болохоор энийг ялахын тулд урдлынхаа нэгэр дээр нь IA буюу нэгэр E болгоцсон тий. Одоо англиар Нажерия тий. Ягаад юм бол одоо Монголиа гэдэг шүү дээ. Яг энэ талаар Нигерия гэж байгаа. Монголиа, Австралиа, Булгария гэдэг. Энэ ямар ч латинаар газар гэсэн үг. Одоо land гэсэн үг тий. За тэнгуүл одоо нэгэрчүүдийн газар гэдэг ч юм уу тий. Их орон гэдэг ийм нэрээр нэрсэн. Тэгээд ердөө хоёрхан үсгийн зөрөөтэй ийм хоёр улс байгаа. Далбаа нь болохоор хойд нэгэр нь болохоор энэтхэгтэй их төстэй Батай, Ирланд, Кот д'Ивуар эдэртэй төстэй. Дундаа нэг шар өвтэй тий. За өмнөх нэгэр нь болохоор одоо нэгэрийн болохоор ногоон, цагаан ногоон гэдэг хүмүүсийн аюух мэддэг тийм далбаа байгаа. За эхлээд хойд нэгэрээс нь ярих гэж бодож байна. За хойд нэгэр нь болохоор яг 60 мянган жилийн өмнө гэл хүн суурьсан гэдэг л ярьдаг тийм түүхэн байдаг. За тэгээд Францын колони 1860 онд болоод за 1960 онд бол тусгаар тогтносон. За тусгаар тогтносоос хойш маш их төрийн эргэлт одоо цэргийн эргэлт их гарсан. Яг одоо л гарсан байгаа тийм. Төрийн эргэлт гарсан. За тэгээд энэ нэгэр дээр болохоор маш ядууд одоо дэлхийн 5 хамгийн 5 ядуусын нэг гэж явж байгаа шүү дээ. Тэнгүүл төрөлт маш ихтэй. Нэг нэгээр эмхтэй 6.6 одоо хүүхэдтэй. Ер нь 6-аас 7 хүүхэд төрүүлдэг гэсэн үг нэг нэгээр эмхтэй. Гэтэл өнгөрт 1.5 байсан. Тий. 6.6 гэдэг чинь одоо ерөөхдөө маш өндөр тоо шүү дээ. Маш өндөр тоо. Тэгээд ядуу учраас их хүүхэд төрүүлдэг. Тэгээд дээрэс нь халуун боловсролын асуудал айгүй бол юм байдаг тийм. За тэгээд энэ төрөлтийн одоо юу айгүй бас өндөртэй байдаг. Одоо дээрэс нь нэг төрөлтийн эндэгдэл бас давхар өндөр болчихж байгаа. Эргээд. За тэгээд олон улсын айгүй олон байгууллагууд нэгэр дээр ингээд хүн ам дээр ч юм уу ингээд айгүй олон судалгаа хийсэн байдаг. Нэгэрийн хүн амын одоо 40-с дээш шууд маш одоо амьдардаг гэдэг судалгаа байдаг. Ерөөсөө хүн амын тал нь нэлээд одоо хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг гэсэн үг. За тэгээд энд холбоотой зөндөө бол юм байгаа. Одоо газар тариал ирлээс эхлээд цэргийн бүлэглүүдийн хоорондын одоо зэвсэгт мөргөлдөөнүүд гэдэг ч юм уу те. Айгүй бол юм байдаг. За тэгээд дээрэс нь газар нутгийн дэлхийн ягаад халуун улс вэ гэхээр ерөөсөө газар нутгийн ихэнх нь Сахарын цол.
Яг тэр нийслэлүүдийн Няма хэсэг дээр нэгээр гол урсдаг. Тэрний нэг одоо нэг сав газар юм да тий. Гол мөр тэрүүгээр л ерөөдөө хүн амынхаа ихэнх нь төвлөрдөг. Тэндээ амьдардаг. Тэгэл ерөөсөө газар нутгийнхан тэр зүүн болон зүүн хойд хэсгүүд ерөөсөө тэр чигээрээ сахарын зүйл маш одоо тийм дайсгансан ертөнцөх юм да тий. Тийм хүн амьдрах арга байхгүй. Арга байхгүй. Тэг хүн амьдрсан нэлийн хүн нөхцөлд амьдрна. За тэгээ сахарын зүйлээр хүмүүс тэр чигээрээ элс гэж бодож магадгүй. А элсээс гадна тэнд ингээд ерөөсөө тийм чулуу, нэм хаднууд маш их байдаг тий. Маш их чулуу хаднууд их байдаг. За тэгээд нэгэрийн хойдлын Агадес гэдэг нэг хэсэг байдаг. Агадес мууч гэдэг. Энэ л хороо одоо юу гэмдэ. Зарим хэсгүүдээр баян бүрд байдаг. Энэ бүс нутаг ерөөдөө дээр үеэсээ транс одоо сахарын гол нэг юуны худалдааны гол бүс ус. Яг бол энийг давж иж сахарын цөлийг бас давах айгүй гол тийм өшөөрөг болдог. Тийм учраас нэгэрийн хойдлын Агадес гэдэг хэсэг бол ерөөдөө Берберүүд буюу тэр хойноос ирж байгаа арабуудын айгүй их туулж гарч ирж одоо урагшаага нэг илүү нэг юу нэгэрүүдтэй гол дагсан нэгэрүүдтэй худалдааны аймаг ч юм уу солилцоог айгүй тийм гол мужис учраас энэ бол дээр байсан тийм алдартай тийм одоо манай торгоны зам гэдэг шиг тийм сахарын айгүй том тийм зам байсан. Агадес нь. За тэгээ нэгэр мөрний хувьд бол Африкийн 3 дахь том мөрөн гэсэн угаас айгүй урт мөрөн 4180 км гэхлээр одоо Монголын Хэрлэн, Сэлэнг, Орхон, Туул дөрөв нийлээд хүрхээр ийм урт мөрөн гэсэн үг байхгүй. Ийм урт мөрөн гэсэн үг. Энэ ерөөсөө Африк тэр чигээр нь тийжээд ийм мөрөн байгаа. За Гвинэ, Мали, Нигер, Бенин, Нигери гэсэн одоо яг 5 усаар урсдаг. За нийт одоо урссан бол 10 гаруй усыг бол хамаард. Энийг дагаад ерөөсөө Африкийн гол одоо тийм одоо Төв Африкийн одоо агрикалчр буюу одоо газар тариалан загасчл бүх юмуд бол Нигер мөрнөр ирээд дагж явдаг. За тэгээд Нигер дээр юм байгаа. Африкийн одоо холбоо гэж байгаа шүү дээ. Эндээс ингээд сахарын цөлийг ингээд усчуулъя, тариалантай болгоё гэдэг айгүй том тийм төслүүд эхлэх юмуд ярьсан. Энэ дээр юу гэхээр одоо Сенегал байгаа шүү дээ. Африкийн баруун эргээс сахарын баруун эргээс сахарын зүүн эрг хүртэл Жибути, Улаан тэнгис хүртэл одоо Этиопийн Жибути хүртэл 8000 км юм гоо юу босгоё гэдэг одоо ногоон тийм хамт ч юм уу зурус гаргая гэдэг тиймэрхүү энэ бол гарч ирсэн байдаг. Энэ нэрвээ хэрэгжих юм бол айгүй том төсөл болно. Гэхдээ төслөөрөө хэрэгжих процесс нь айгүй. Яг бол энэ чинь авилгал хээл ахуулгал айгүй бол юм дагалдж явж байгаа учраас тий. За тэгээ нэгэр дээр бол нэг гоё юм байдаг нь Эйрен Тенери гэдэг одоо тийм дэлхийн хамгийн том бас байгалийн тийм нөөц газар бас байдаг. Энэ дэр бол айгүй гоё тийм нөөц газар бол энэ дэр байдаг. Хамгаалагдсан газар бол явж байдаг. 1991 онд бол ЮНЕСКО бүртгэгдсэн байдаг. За Нигер гэдэг нэрнээс гаралтаас динозавр гэдэг. Нигер заурус гэдэг нэртэй. За Нигерийн лизард буюу Нигерийн одоо лизард ч монголоор гөрүүл гэсэн үг тий. Гөрүүл гэсэн юм нэртэй динозавр бас байд юм бэлээ. 115 сая жилийн өмнө амьдарч исэн. Энэ Тенеригийн десертээс олдсон ийм газар байгаа. За тэгээ жүүлчдийн аялахад хамгийн тохиромжгүй нь 20 ус гэж одоо тэний нэг нь бол яа харахгүй хойд Нигер тий. Одоо энэ жүүлчдийн аялахад хамгийн тохиромжгүй. За урааны хувьд бол дэлхийн ураны 7 дахь хамгийн том нөөцтэй болсон Нигер улс байгаа. За тэгээд одоо терроризм гэж байгаа шүү дээ тий. Дэлхийн хамгийн том терроризмын одоо төв бус нутгийн нэг нь эхний 5-ын нэг нь бас айгүй их террорист одоо яа харахгүй зэ сурагчдыг барьцаалсан гэж ярьж штэ тий. Яа харахгүй юм бол болж идэг. За исламын шашинтай учраас дээрэс нь ядуу учраас дэлхийд одоо нөө алкоголын хэрэглээгээр дэлхийн хамгийн бага болсон. Алкоголын хэрэглээ хамгийн багтай юм уус. За тэнгуүтэ дэлхийн хамгийн өнсөглөн ус гэж байгаа. Хүн амын өнсөглөн тий. Энүүгээр бол дэлхийд бол ихний бас идэт бичигдэг. Ерөөсөө муу юмараа дэлхийд ерөөсөө бүх юмараа ихний идэт бичигдэг ус байгаа. Нэгээр нь бол. За тэгээд нөгөө нэгэрлөө н орохын тулд бас нэг юм бид нар хүндэж ярих хэрэгтэй. Бид нар энэ Нигер буюу одоо энэ боолчлын талаар ярихын тулд Нигерийг заавал одоо Нигер болон Того, Бенин те энэ эсхийн Ган гэдэг энэ эсхийн улсуудыг заавал одоо хүндэж ярих хэрэгтэй болно. Яагаад гэх юм бол энэ Гвинэ болон гэдэг өөрөө боолчлын хамгийн том одоо тийм үлгийн нутаг байгаа. За бүр алтан эрэг гэж нэрлэдэг гэсэн. Алтан эрэг гэдэг нэр нөөрэ айгу муухай байхгүй. Яг бол тэндээс нөө боолчдыг боолоод их олдгол хэсэг байхгүй товчоор тийм учраас Ганыг бол алтан эрэг гэж ярьдаг. Яг нь байгалийн баялагч юм бус олон юмнууд байдаг ч гэсэн те. Тэр чинь хамгийн их Европод юу гэж хэлсэн боолчлыг гэж ярьж ирсэн те. За яагаад ингэж боолчлын бүсэнд хөгжчихсэн юм бэ гэдэг те. Яагаад ингэж одоо Европын улсууд дэлхийн аюул олон улсууд ингэж колонтоолоод тэнд ингэж ажил үүж хэрэгтэй. Яг бол ажил дээр хувьсвал хөгжөөд нэг хөгжил нь яг эхлэегүй. Одоо бүх юм хүн гараараа идэг байхгүй. Тэнгүүл одоо тэр сахар ч юм уу, кофе ч юм уу, тэр эрзэнийг, каучук тэр олон төрлийн цай ногоонуудыг хүний хүчээр л барна. Хүний хүчээр барахын тулд маш хүнд одоо хямд төсөр ажиллал Африкт байсан. Ялангуяа Нигер эсвэл Конго мөрний энэ хоёр том мөрнийг дагсан хэсэг бол ерөөхдөө одоо бооллын худалдааны хамгийн том. Бүр ингээд боолын 8-аар ингээд өөрсдөө санхүүжүүлдэг бүр хаант улсууд хүртэл
байдаг. Европод зардаг те. За яагаад ингэ таан тосууд ингэ өргөжих, тэлэх айгуу том боломжууд энэ гарсан хэлээр. Нэгдүгürt маш их хамт. Маш их хамт. Одоо ингээл Нигеригээд улс ихтэл 230 сая хүн хамтаа. Тэ Монголын одоо 3-ны 20 шиг мөртлөө те. Маш их хамтаа энэ улс байдаг. Тэнгүүл энэ чинь боолын худалтай байдаг. За тэнгүүл чи хамгийн ихэнд ирсэн штэ. Нигери улс нь 250 одоо угсаатны бүлэгтэй 500 гаруй хилтэй гэж байгаа шүү дээ. Тэнгүүд эдгээр нь би нэг ойлгохгүй хэмжээнд өөр гэж байгаа. Энэ болохоор боолын 8 үүсэх зөвхөн Нигер улс дээр ирж байгаа шин. Тэнгүүд хажуудлын Ган, Того, хойд одоо Нигери те Мали эдрийг ярих юм бол энэ бүр том юм бол. Энэ олон угсаат энэ олон юмнууд ч хоорондоо байлдан заа угсаатай хоорондоо. Эдгээр чинь болохоор манахтай ядах нь малчд واخхой. Тэнгүүд малчд яах вэ гэхлээр нөө газар нутгаа булаацалтаж одоо тэр устайгаа ойрхон байх нь бол газар нутгаа булаацалж маш их хоорондоо мөргөлдөн. Дээр үесэл ерөөдөө мөргөлдөө маш их болдог сүхэн ам ихтэй. Одоо манайх чи ингээд тархаа бодрохоо учраас гэх мөргөлдөөнүүд нь илүү бага шүү дээ. Цөөхөн үнийг хамрна те. Одоо арай өөр байсан бол энд чин хүн ам ихтэй гол горхоо бараад ш тэр нэг газар нутагт одоо малаа хариулахын тулд малч одоо амьдрахын тулд одоо яг мэдээж газар тариалан байгаа шүү дээ. Маш их хоорондоо бие биентэйгээ сөргөлдөн. За энэ олон сөргөлдөөнс яг гэхээр ялагдсан омог байгаа шүү дээ. Тэдрийгээ барьцаалаад боол болгоо зарчдаг. Ялагдна гэдэг ерөөхдөө боол болох айгүй том үндэс болдог гэсэн. Ийм олон одоо үндэстнүүд нэг дор амьдардаг. Хил хилээр ялгархгүй. За тэгээд дээрэс нь Африкууд биедээ итгэлцэл хамгийн муу гэдэг шалтгаан бас эндээс гарч иж байгаа. Яг бол Африк хүн өдөд одоо ч ингээ бие биендээ итгэл муу гэдэг нь дээр үесээ боолын 8-нд авих гэсэн. Таньдагч бай тандгүй ч боолын 8-нд. Бүр ингээд лам нар хүртэл боолын 8-нд хүртэл явуулдаг гэсэн байгаа шүү дээ. Одоо хүн ингээл айгүй том асуудалтай болол лам дээр ирэнгүүт л нэг агуугаар ордог ч жоохгүй. А тэр болохоор илүү конктой холбоотой л да. Тэгтээ яг нөө айгүй болон боолын тим 8 хийдэг болон тим янз бүрийн төрлөөсийн нэг нь агуугаар ороод лам нь үзэж гэнэ гээд нөгөө талаараа Европод холбоотой боолын 8-нд явуулчихдаг гэсэн бохоггүй нөгөө нэг. Зарчдаг тий. Тэгээд энэ олон овогод хоорондоо муудалцсан хоорондоо ингээд одоо тарилангийн хэсэг ч юм уу газар нутгийн төлөө маргалтангуудаа ялагдсныгаа боолын 8-нд явуулна. Дээрээс нь ерөөсө боолын 8 айгу амархан интервьюд бол явуулгаад хулгай их юм бол боолын 8-нд явуулчихна. Асуудал ярих юм бол боолын 8-нд явуулчихна. Ерөөсө юм л болох юм бол ерөөсө зарчдаг. Гол асуудал нь. Яг л тэрийг худалж авах их үүсвэрүүд байна. Тэрүүгээр ингээд бүр амьдрдаг хаан засгууд байдаг. Тийм учраас энэ нэгэр бүрнийг дагасан сав газар алтан эрэг буюу боолын 8-ны хамгийн одоо том бүс нутаг болж байгаа. Одоо дээр Сьерра Леон, Либер гэд бүгдтэй. Тэгээд ерөөхдөө Америк руу явж. Эдгээр чинь зөвхөн Америк руу явахаас гадна Америк руу явж байгаа, Бразил руу явж байгаа нэ. Кариб руу явж байгаа. За нөгөө талаараа одоо энтэг болон далайн одоо энэ Индонез идэрлэг хүртэл ингэж явж. Тэгэхээр Африкууд бол маш олон хүмүүс одоо бараг 20 хэдэн сая хүн нийт түүхэнд ингэж гарсан гэдэг тийм. Тэгэхээр яг нөгөө боолчлол хүний ингээд боолын 8 гэж хэлэх нь зөв байх л та. Тухайн цаг үе бодохоор яг нөгөө ингээд цэцэглэн нөгөө ингээ хөгчөд яг нэг хитэн суур маш их хүн шалтгаанууд байгаа тийм. За тэгээд нэг л байхгүй. Нэгдсэн нэг том улс нэг л байхгүй. Дотоодын зөрчилдөөн жижиг овг аймагуд маш их те. Тэгэхээр нөгөө Европод очоод өөрсдөө боолгуудыг өөрсдөө ингээд те ямаагаа хариулж яхад нь барихаас илүүгээр нутгийн илүү хүчрхэг овг аймагуудтай 8 тохиролцоо идэг. Тэднэр нь бусад овг аймгаа тэгээ даалж одоо те дийлж эзлэн түрэмгийлээд тэр овг аймагуудынхнаасаа хулгайлж боол болгон зарж өөрсдөө хөлждөг байсан тохиолдлууд анзаарэгдэад байна тий. За хоёул ивент ч танилцуулж байна. За тэгээ өнөөдрийн ивент итгэгч маань Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилээр эрсдлийг давхиж ураатай бод даатгал ивент итгэж байгаа. За бод даатгал нь даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 жил болж байгаа компани байгаа. Монголын ууган даатгалын компаниудын нэг. Тэгээ саяхан 30 жилийнх нь явуулсан байлаа. Ивент итгэгчтэй баяр хүргэе. Тэгээд гадаа дотоод даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал, үйл хөдлөл хөрөнгөний даатгал та бүх өөрт чухал зүйлээ бод даатгал даатгуулах боломжтой. Тэгээ од мөндрийнхэн машин жилээ тэмдэглэхээр удахгүй явна. За тэгээ бид нар бүгдээрээ хамт олноор би өчигдөр 30 хүн дээр бод даатгалаараа даатгал хийлгэлээ. Тэгээ хамтран ажилладаг учраас бид нарт бас 20% хөнгөлт үзүүлсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ гадаад аялгалууд даатгал заавал хэрэгтэй. Та тэр тусмаа хүүхдтэй удаан хугацаагаар за тэгээ танил бус уур амьсгалтай нөгөө одоо чинь хүүхдтэр би айгуу санаа зовдөг зүйл нь бид нар энд байгаа нөгөө бидний хоол хүнсэнд байгаа бактериудад таслуулчихсан. А гэтэл өөр шинэ газар те одоо чинь бид нар дулаахан газар руу явна те тропикийн уур амьсгалтай. Тэгэхээр тэнд хоол хүнс ахуйд нь байгаа бактери хүртэл энд байгаагаас өөр
Тэгэхээр магадгүй бид нар насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол хамаагүй дасан зохицох чадвар өндөр байж болно. Тэгэлгүй яг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол маш эмзэг. Тэгэхээр хоол тохирохгүй байх, гүйлгэх асуудлууд гарч болно. Тэгэхээр энэ тохиолдолд та яах ёстой вэ гэхээр яаралтаатай эрүүл мэндийн үйлчилгээ авах хэрэгтэй. Гэхдээ авахдаа та хамгийн сайн 24 цагаар ажилладаг хамгийн сайн эмнэлэгтэй үйлчилгээний газруудаар эрүүл мэндийн байгууллагуудаар очиж үйлчилгээ аваад үйлчлүүлсэн баримтаа цуглуулад та зөвхөн body clam application татаад аппликейшнээрээ ороод зургаал явуулахад болох юм байна. Тэр үйлчилгээтэй эмнэлгийн үйлчилгээ авсан, эм худалдаж авсан үйлчилгээнүүдийн баримтыг явуулахад таны одоо тооцол нь хийгдээд таны данс руу мөнгө нь таны нөхөн олгоор иргэн ордог юм билээ шүү. Тэгэхээр та бүхэн гадаадад аялахдаа дотоод аялахдаач мөнгө ажиллахан гадаад аяллаа даатгал болон дотоод аяллаа даатгалыг мөн хэрэв та өсвөл давхар агса болон сос зэрэг дэлхийн маш алдартай эрүүл мэндийн даатгалуудыг бод даатгалаар дамжуулан хийлгэх боломжтой юм байлаа. За даатгал гэдэг бол баярлалаа. Хамгийн чухалтай. Хамгийн чухал гадаад би яг бид нөө тоодоггүй. Тэнгүүл одоо нөө би хэлээд байна шүү. Юуны бүстэй адилхан. Машины бүстэй адилхан. Тэр чинь хэдэн мянгад нэг л аварна шүү дээ. Датад идэж яг л адилхан байхгүй да. За хэдэн мянган шимагт нэг хэдэн магадлал хамаагүй баг те 10 тохиолдын 1 юм 2 дээр даатгал бол маш хэрэг болдог те. Харин биднэрт учирч болох нөгөө эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдлийг хааж байгаа юм л да те. Хааж байгаа юм л да. Тэр маш чухал. Яг гэвэл мөнгө төгрөг санхүүтай байхад маш олон асуудлыг бид нар шийдэж болдог шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ивент тэтгэгчтэй баярлалаа. Тэгээд үзэх сонсогчдоо өвлийн хүүхдийн амралт эхэлж байна. Та дулааны уйлралд хайртай дотны гэр бүл үр хүүхдээ аваад дулаан оронд те амархаар амралтын хугацааг өнгөрөөхөөр шийдсэн бол гадаад аяллаа даатгалыг заавал хийлгээрэй гэж уриалгаар байна. За одоо өмнөд нэгээрээ бас одоо орох гэж байгаа шүү дээ. Сая хойд нэгээр яриад нэгээр одоо энэ гол дагас одоо энэ боол явдалтай ч минискийг бол ерөөдөө нэг товчлоод ярьчлаа гэж ойлгож байна. За нэгэр ус бол одоо дэлхийд 6 дахь их хүн амтай маш их хүн ам оршдог. За тэгээд хүн ам одоо 250-аас олон гэж байгаа шүү дээ. Үндсэн угсаатан тий. Олон гэж байгаа шүү. Тий, олон гэж байгаа. Тэгээд дэлхийд 300-аас дээш одоо нэг үндсэн угсаат амьдардаг цөөх улсуудын нэг. Тэгээд тэр нэг ихтэй л Африкт ал байдаг л да энэ бол тий. Камерун энэ ч юм уу тий. За тэнгууд энэ чинь соёлын аягүй олон солилцоонууд өөр одоо diversity-нууд аягүй их байдаг. За ерөөдөө нэгээрээ хойдлис хауса гэж дүрсэн тий. Одоо яг 4 том байгаа. Гэхдээ энэхэд 3 гээд ярьчих болно. Хауса нь бол ерөөдөө хүн амын 30% одоо эзэлдэг. Ерөөдөө хойд бүсэнд амьдардаг исламын исламын шашинтай. За Европ болон Игбо хоёр хөл 15. За тэгээд нэг нь болохоор баруун урд Европ Игбо нь болохоор зүүн урд байдаг. Тий. Зүүн өмнөд хэсэгт байдаг. За эдгээр чин дотор ингээд дахиад олон салж байгаа. Ерөнхийдөө 3 том нь энэ. За энэ 3 бол ерөнхийдөө дээрвээсээ хоорондын мөргөлдөөн аягүй олон асуудлууд байдаг. Тэгээд энэ үндэсний хоорондын мөргөлдөөн садна одоо энд бол 3 том зэвсэгт мөргөлдөөн ч юм уу одоо тийм аюул байдаг гэж үздэг нэг хэрэг. Эхнийх нь болохоор зэвсэгт бүлэглүүд байдаг ерөнхийдөө. Ямар нэгэн байдлаар ингээд зэвсэгтэй болцсон. Тэгээд тэрүүгээр ингээд одоо юу ч юм уу те Боко Харам шиг ч юм уу тийм зэвсэгт бүлэглүүд тэр нэгээд ерөөдөө терроризм хийдэг ч юм уу тийм санхуучдаг иймэрхүү эсгүүд байна. Африкт ерөөдөө ийм бүлгүүд бас нэлээд байдаг. Одоо тэр Өмнөд Судан болон тэр Конго хойцны бурхны эсэргүүцлийн хайрам гэдэг бас нэг том хайрам байдаг ч юм уу тийм. За хоёр дахь нь болохоор бүр түүхэн хугацаанд байдаг хөдөө аж ахуйн одоо малчтын бүлэглэл гэж байгаа. Одоо малчтын хоорондоо нөө түрүү хэлсэн шнэ газар тариалан гол их өсроод хамгаалахын тулд бие бинтэйгээ тулдаг бие биенийг устгах тийм юмуд гардаг. Тэгээ бүр одоо ч л гарчдаг те. Малчт хоорондоо муудалцаад энийгээ ингээд 10 20 налцсан ч юм уу те. Одоо малын булаах ч юм уу иймэрхүү нүдэрт нэлээд гардаг. Тийм жижиг овг аймагуд тосготууд хоорондоо маш их дайтаж хүчирхийлэл үлддэг. Хүчирхийлэл бол энэ уурсан маш харгилсан байлээ шүү дээ. Амар. Тэгээд нэгэрчүүд яг нөө малчд идэхтэй адилхан Монголд тоглодог хөлөмгийн нэгээр тоглогч нар малын гиз аяг иддэг дуртай. Тэгээ ирчүүч авахын тулд ямааны гиз золоодог гэдэг ямааны гиз идчихсэн нөхөл зөндөө. Тэгэхээр яг харахгүй мал гэдэг бол тэдний хувьд бол өдөрт мягаас амьдралын хамгийн чухал юмнууд энийг гэдэг. За тэгээд 3 дахь нь болохоор хууль бус нь одоо бандит гэх юм одоо юу гэмдэнэ. Хууль бус тийм нөхдүүд байдаг. Одоо бас л Боко Харамтай адилхан. Гэтэ тэр зэвсэгт одоо бүлэглэл болон Боко Харам тэр нарай өөр байх шиг байгаа юм бас дотроо. Зүгээр нэг зэвсэгтэй нэг хэдэн нөхдүүд байж идэг. Тэгвэл үнэхээр бус нь хууль бустай. Тэрийг бүр одоо засгийн газар дийлдэхгүй ч юм уу те. Ийм бүлэглэлүүд айгүй их байдаг. Тэгээ Боко Харам нь бол ер нь бол нөгөө одоогийн холбооны бүгд найрамдах нэгэр улсын хойд хэсэгтэй нөгөө нэг бүгд холбооны бүгд найрамдах нэгэр улсынх нь одоо өмнөд хэсгээр байгаа. 2002 онд байгуулагдсан. Анхан бол ер нь бол айгүй тийм 50 байдлаар тий одоо тий пацифист буюу те ер нь бол 50 байдлаар үйл ажиллагаа явуулж гисэн бүлгэлдээ тэгээд Боко Харам гэж өөрөө нэрнийх нь утга нь барууны боловсролын эсрэг гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр ер нь бол исламист одоо бүлгэм одоо бол исламын шашинтай зэвсэгт бүлэг болчихж байгаа.
Тэгэхээр ер нь маш их хэмжээний харгислал үлддэг. За тэгээд албан ёсны нэр нь бол их сүртэй байна. Жамату Акли Суна Лида Авати Волжихат буюу одоо зүнчийн одоо сургаалыг дагаад зүнчийн сургаал болон жихадад үнэнч хүмүүсийн бүлэглэл гэсэн тийм нэртэй. За тэгээд ер нь бол ингээд орчуулахад бол барууны боловсролыг эсрүүцгэл. Тийм учраас маш их хэмжээний хүүхдүүдийг сургуулиас суулгаалдаг. Тий одоо сургууль чинь барууны боловсрол шүү дээ. Тийм боловсролыг эсэргүүцээд байдаг байхгүй. Тэгээд тэрний тал ер нь бол барууны одоо нөлөөний эсрэгэл үйл ажиллагаа явуулах үг нь бол явуулдаг тийм исламын шашинтай бүлэг байгаа. За тэгээд одоо өмнөх нэгээр буюу хоёулаа одоо ярьж байгаа тий холбооны бүгд баримтах нэгээр улсад илүү төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд зөвхөн боловсрол төдийгөө эрүүл мэнд нөгөө шашин төр ангид засаглал, ардчлал ер нь бол барууны бүх нөлөөллийн эсрэгэл үйл ажиллагаа явуулна. Тэгээд маш их хүүхдүүдийг сургуулиас гаргадаг нөгөө сургуулийн хүүхдүүдийг яагаад барьцаалаад байдаг вэ гэхээр аав ээжийг хүүхдээ сургуульд явуулахаас айлгах зорилготой. Боловсрол ерөөсөө авч болохгүй. За тэгээд орчин цагийн захиргаа төрийн зохион байгуулалт зайхан малчин байх хэрэгтэй гэдэг байна шүү дээ бол тийм. Исламын үн зүйлээс анги болгох үйлчилгээ одоо зорилготой. За тэгээд маш их хэмжээний харгислал үлддэг. За тэгээд хүчирхийллийг үлддэг. За тэгээд нийтээр устгах, алах, бөмбөг дэлбэлэх, одоо хулгайлах 2014 онд гэтэл Борно одоо мужийн Чебок маш олон сургуулийн охтуудыг тэр их хулгаалдаг. За тэр охтуудыг бэлгийн хүчээр хилэлдүүртэй бүлгийн одоо хүчээр хилэлд оруулах, биеэ өнлүүлэх, худалдах, амь насыг хөнөөх зэргээр маш их хэмжээний хүчээр хилэл үлддэг. За тэгээ энгийн ирэг дээр гэсэн маш их хүчээр хилэл үлддэг. За тэгээд 2015 онд хүртэл маш их хэмжээний одоо Бага хотод маш их хэмжээний энгийн иргэдийг алан тий амь насыг нь хороосон. За тэгээ одоогийн нөгөө саяны 11 сарын 23-нд болоод тий 300 эд хүүхдийг хулгайлсан ч гэсэн Боко Харамих байх магадлалтай гэж бол би үзэж байна. Тэгэхээр энэ өөрөө исламын зэвсэгт бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг хажис. Тэгээ нөө барууныг одоо үзэн ядах ч юм уу, барууны ямар нэг холбоотой юм үзэж ядах шалтгаан нь боолын худалдаа. Яг бол боолын худалдаа нэгэрчүүдийг маш ихээр ингээд баруун руу авч гарч худалдаа алдаг тий. Зардаг ус энээс үүдэлтэй өрхөдөө баруунд их дургу байдаг тий. Одоо нөө баялагын хараал гэж байгаа шүү тий. Одоо ингээд баялагын талаар удахгүй, нэрнийхэн талаар нь удахгүйс яриж удаж байна. За нэрлэн өрөө. За ягаад нэгээр нэрнүүд ийм гоё утга учиртай байдаг вэ? Одоо мурт байдаг вэ тий. Ингээр ерөөдөө өөрсдийнх нь бас онцлог байдаг. Одоо ялангуяа Европочд бол Европочд буюу хойдлын ислам хэсэг тий. Нэрний утга бол хүүхдүүд айгу чухал гэж үздэг. Бурхантай холбоотой нэр маш их байдаг. Одоо бурхан бол агуу хаан, бурхан бол одоо бидний одоо аав гэдэг ч юм уу тий. Бурханы зүрх гэдэг ч юм уу тий. Исламын хүн ам дунд нь шүү дээ. Тий, хүн амд нь. Тэгээ одоо Аяделе гэдэг нь бол гэрт баяр ирсэн одоо хүүхдэд тийм нэр өгч байгаа байхгүй тий. За Тимотепо гэдэг нь бид талархах ёстой гэдэг ч юм уу тий. Одоо дандаа иймэрхүү. Суртлах хуулгын нэрнүүд. Тий, бурхан чамайг одоо явуулсан гэдэг ч юм уу иймэрхүү нэрнүүд маш их байдаг. Тэгээд одоо Олова Канди ч юм уу, Ола Жован ч юм уу те иймэрхүү ингээд ерөөд урт нэрнүүд тэд нар Оби нэг нэр, Бина нэг нэр ч юм уу те. Тэгээд янз янзаа бол нэрнүүд юм утга учиртай. Энэ нэрээр бол ерөөдөө нэгэрч одоо их алдартай. Нэрний утга гарал үүсэл энүүгээр айгүйх бахархдаг юм бэлээ. За тэгээд нэгээр нь 1960 онд бас тусгаар тогтнолоо олоод. За тусгаар тогтнолоо олоод энэ одоо хамгийн гол хэсэг нь бас одоо байгаа даахгүй. 1958 онд одоо Нигерийн одоо Niger Delta гэж байгаа шүү дээ. Одоо Нигер мөрний одоо Delta-г одоо юу гэж орчуулах юм бэ монголоор одоо айс сав гэж орчуулах юм те. Айс сав ингээд дагсан нефтийн асар том олцсон юм. За тэгээд асар том олдоод дээрээс нь дэлхийд нэг эдийн засгийн хямрал айгүй олон юмыг Нигер ямар ч асуудалгүй авч гараад эдийн засгийн хямралааслаад нефтийн үсгэд Нигер 1977 онд маш их мөнгөтэй болсон. Бүр тоймбоо олон мөнгөтэй болсон. За энэс л одоо хоорондоо тэр мөрөлдөөнд болсоор л байгаа тий. Энэ мөрөлдөөнд гарсан. Одоо нөгөө юу нефтийн зурвсынхантай хүртэл одоо урд нь малын төлөө байлд үүсэнд одоо нефтийн зурвсынхан төлөө хоорондоо одоо би нэг алгаж юм ядах байлдах тэрийг ингээд тодорхой хэмжээний зэвсэгт бүлэглүүд хянаад тэндээс ингээ мөнгө олдох ч юм уу те иймэрхүү юмуд гарч ирсэн. За ингээд 1970-аад онд нэгээрээс та маш баян болж дэлхийн хамгийн баян усууд нэг болсон. Ингээ боломжтой болж байгаа те. За мөнгөө юу зарцуулах вэ? За мөнгөө ингээ зарцуулах. За нэгвэл хамгийн түрүүнд нийслэл нүүлэхэр болсон. За нийслэл нь Лагостэй. Төлөвлөлт муутай, маш их хүн амтай, бохирдол ихтэй те. Лагосын төгжрлийг тэгдэж штэ нөө. Одоо монголчууд ингээл Ярмагийн төгжрлийг ярьдаг те. Энэ Лагосын төгжрөл бол Лагосын хажууд бол Ярмагийн хажууд бол инээд юм. Өдрийн турш хөрвөлддөг.
Бүтэн өдөрж ингээд нэг газар зогсдоход зөндөө идэж байгаа байхгүй тий. Тэгээ нэгэрт бол энэс болоод нэг хил зүгнүүд гарсан байдаг тий. Бүтэн өдөрж ингээд түгжилд одоо байж өөрийнхөө амьдралыг ингээд бичдэгэ гэдэг ч юм уу тий. Одоо зохиол бичих ч юм уу нөө янз янзын яруу найрыг бичиж суухад тэнд ингээд тохиромжтой байдаг ч юм уу тий. Бодос суух түгжрэл. Одоо тэр чинь ингээд гэртээ очиж чадахгүй. Машиндаа байж хэвээр тий. Хажуугаар нэргэн тойрны дэлгүүр одоо 0 ороод ч юм уу тий. Тэгээ түгжрээ тэндээ ингээд өөрийнхөө амьдралыг ингээд одоо зохиол амьдралаа өнгөрөөдөг байна шүү. Тэгээ амьдралаа өнгөрөөдөг тийм бүр ингээд хил цогнод. Тэгэхээр лагаас бол одоо юу гэдэг юм дээ. Одоо ч гэсэн амир штэ тий бохирдол ч юм уу бус ямаараа тий хүн амын ихтэй. Тэнгүүд л за нийслэлээ солиё. За энэ бол дэмжигдсэн. Дэмжигдгээс гадна тухайн одоо тийм ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа гадна Европа буюу хүн амын 30% одоо төлөөлж байгаа тий. Тэр нутгаас одоо гаралтай нэг нөхрөөс ингээд дэвших гэжсэн учраас нийслэлээ набуужаагаад нэгээрийнхэн төв сэрүүнэ. Тэр нь болохоор юутай ойролцохгүй одоо Европаатайгаа илүү ойролцоо олно. Европагийн хамгийн том хот нь Канагаа дотоод ерөөдөө. За тэгээд тийшээ нүлгээд энэ нэлгээ нэгэрчүүдийг дэмжиж. За ингээд 1979 онд мөнгөтэй болсон тий. Шинэ нийслэлээс л. Уг нь бол төсөөлөр бол амар зөв юм хийж байгаа байхгүй тэр бол тий. Амьдрал дээр болохоор эн чинь асар их авилгалтай. Дээрээс нөө нийгмийн хүртээмж буюу нөө цагдаа ч юм уу бусад юмнууд хүртээмж нь бага учраас юундээ хүрч чаддаг. Хүндээ хүрч чаддаг. За тэнгуут л нийслэлээс олж байгаа энэ өөрөө асар том буруу төлөвлөлт асар их авилгалыг давуулж байгаа. За нийслэлээ солисон. Нийслэл нүүсэн 1991 онд албан ёсоор Абужа нийслэл болоод нэрээ солисон боловч энэ болохоор дагуулад асар том өрийг ч юм уу асар том авилгалын сүлжээ асар том өргүү зардлыг бол дагуулсан байдаг. За ингээд мөнгөө ингээд хийсгэсэн. За тэгсэн чинь Нигер дээр ингээд ярихад хамгийн том юм заяа. Нигерийн Дельта гэдэг одоо энэ зурус олж байгаа шүү дээ. За Bonny Light гэдэг хамгийн өндөр чанартай газрын тус олдог гэсэн байгаа юм бас давхар заяа. За тэгээд нийт улсын төсвийн 70% нь бүрдүүлж эхэлсэн байдаг. За ингээд нийт одоо энэ орж иж газрын тусны одоо мөнгө шүү дээ. Эний 90% нь Нигерийн хүн амын ердөө 1% л очижсэн. 90% нь. Одоо манахтай их төстэй гэж ярьдаг тийм. Манайх ч одоо ингээд нэгээр газрын тостоод манайх доор нүрстэй гэж ярьдаг те. Асар их нүрстэй тэгстэй. Тэрний тэр нүрсний нэг нөөцийн их нь хүн амдаа очиж гэнэ үү те. Авилгал болон энэ улс төрчдийн нэг айгүй ихтэй. Энэ бүр нийтлүүд юм л Монгол нэгээр хоёрыг харьцуулсанмаар. Тэгвэл энэ бол амар тоогоос те. Бүр той томшгүй их хөнгөтэй болж байгаа нэг. Тэгтээ энэ 90% нь ердөө хүн амынх 1% нь очдог. 1% нь буюу одоо тэр улс төрчд ороод тэдний дагасан одоо эрх мэдэлтэй тэдний дагасан гэр бүлийнх нь очдог. Асар баян нэгэрүүд. Одоо англи нэгэрүүд их байдаг гэдэг. Англиний нэгэр эмхтэй баригдсан штэ. Сайн хэдэн жил юм яасан гэсэн чинь. Том одоо нөө элвимэли бөөр том худалдааны удаа ш. Тэдрээс хэдэн мянган доллар хөрчилээ. Сард хэдэн мянган доллар худалдаа авалт идэг. Тэгээд нөгөө тийм ингээд үдсэн чинь дандаа хойлмохгүйсэн. Тэгээд нэр нөхөр баригдсан гэдэг бол мэдэн штэ. Тэгэхээр нэгэр дийн гэдэг. За тэнгуүл яана вөхлөр эдийн засаг ингээд маш их мөнгөтэй болж байгаа ингээд эдийн засаг сулраа штэ тий. Эдийн засаг сулраад ямар нэгэн инновац ч юм янз янз юм ихлээр бензиний үн өсөнгөл ард эрдэнэ бослог гаргадаг. Бензин ерөөсөө энэ усыг бол бас шидэж штэ бас давхар. Угаасаа бензин дэлхийн итгэл барьж байгаа юм штэ тий. Дэлхийн олон одоо энэ том тэр бомбнууд, долларын тэр бомбнууд асар олон энэ хүмүүсийг гараад ирсэн Ротшильд, Рокфеллерүүдийг тий. Бензиний үн өсөнгөл нэгэрүүд бослог гаргаад боо юм болдог. Тэнгүүд энд нөө цэргийн эргэлт гардаг. Цэргийн эргэлт гарангууд яах вэ гэхээр өмнө нь одоо ерөнхийлөгч ч юм уу одоо тийм парламентэд нэг том албан цуртаас маш их мөнгө эзэн нөхдүүд нь хамаг мөнгө аваад зугатаад өөрөө сураа авчдаг. Тэгээд тэдний хойноос мөнгөний хараас авч чаддаггүй. Тэгэл цэргийн эргэлт гараад дараагийн хэд нь гарчдаг. Яг энэ ингээд зарчим хүрчилдэг. Тэгэл хямрал боллоо, нефтийн үн өслөө ч юм уу ард иргэд нь бухимдаад ирэх юм бол нөгөө мод мөнгө аваад гэр бүлээ аваад ахад усаас гараа авчдаг. Тэгэл дараагийн хэд нь гарчдаг ч юм уу те. Энд чинь 200 хэдэн сая хүн чинь тэр төрийн эргэл манай энэ 3 сая үн дотор л асуудал хийх байх чинь тэр чинь 200 хэдэн сая гэдэг уучлаараа. Дээрээс нь асар олон одоо юутай шашны болон үндэстэн орнын мөргөлдөөнтэй ийм газарт бол энэ асуудал юу ч байгаа байхгүй. За тэнгуүл хамгийн айхтар судалгаа заяа. 1970 оны судалгаагаар нэг хүн нэгээр хүн одоо юу гэдэг чинь $1113 гэж байгаа заяа. За 1970 онд Монголыг бол инээдтэй л байсан баг. 500-400 доллар бол Монголоос илүү байсан байгаа ш нэг рүүнд ногж байгаа амьдралын өртөг ч юм уу чанартай. Одоо бол манайхны 6000 гарц явж байна. Айгүй чанартай бол. Тэнгүүд 2000 онд багасцсан баг. 1084 болцсон. $50 $30 багасцсан. Тэгэхээр 70 онд тийм их нефт болоод ингэж хөгжиж ирсэн нэгээр 2000 он 30 жилийн дараа хүн амын амжиргаа ахаад жоохон муудсан байна гэдэг нь бол ерөөсөө иргэдэд орж байгаа хүртээмж нь үнэхээр бага байсан гэлтэж байгаа. Ерөөсөө л авилга хэл ахвал төр засгийн нөгөө залгамж халаагүй байдал байна тий. Тий, ерөөсөө яг энэ. Тэгэд ягаад нөгөө би албаар Монголд яаж юм гэхээр манайх жоохон яг олон юмар өөрчлөсөндөө энэ улс төрийн асуудалд маш төстэй байхгүй.
Маш төстэй. Энэ авилгал айгүй их өдөө цөөхөн өндөр очиж байдаг. Ийм асуудал байдаг. За тэгээд хилээ төр завсарлаад энэ зэтгэжээ дурдчихсан. за тэгээд За, Atlas нэвтрүүлгийг маань 30 жилийн турш ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэн та бүгд төрөж байна. MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Та бүхэн өөрийн ахуйн хэрэглээнд болон үйлдвэрлэл аж ахуйд нөгөө төвлөрсөн эрчим хүчний сайтай газруудад байгальд ээлтэй ногоон эрчим хүчийг ашиглаад өөрийн эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой юм байна. Энд харин танд ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани мэргэжлийн хамт олон туслана. Ивент зэтгэжтэй баярлалаа. за мэдлэгт тогтмол байн хөрөнгө оруулалт MMS-ийн хамт олонд үнэхээр талархаж явдаг аа. Үнэхээр талархаж явдаг. Хамтран ажиллахад тун таатай тий. Үнэхээр гоё компани. За тэгээд нэгээр яг одоо энэ чинь ингээд хүн амын цөөхөн хөвд нь очиж байгаа гэсэн дээр бэлэн мөнгө ихтэй эдийн засгаас тодорхой хэмжээнд өсөлтүүд гарч байгаа шүү дээ. За тэнгууд өсөлтүүдийн хамгийн томноос интернет орчинд гарсан байдаг. Интернет орчинд гараад интернет хэрэг одоо хямд олон хүнд ингээд хүрдэг ч юм уу ийм тохиолдлууд гардаг. Энээс болоод нэгээр интернетийн залингаар хамгийн анхны том залингийн их усрууд нэгээрээс маш ихээр гарч исэн. Одоо мэйл ирдэг байсан шүү дээ. За нэг нь бий байна. За би нэг ихлүүлж тэгж яриа зэ. Одоо мэйл ирээл те. Мэйл ирээл за ингээд би ингээд маш их мөнгөтэй байгаа маа. Гэтэ нэг авахд надад ингээд юу хэрэгтэй байгаа. Та ингээд намайг ирээд аваач юм бол Европоос ч юм уу нэг нөхөр тэр мэйлд нь заллигдаад очсон ч юм уу те. Заллигдсан тохиолдол их байдаг. Яг нэгээрийн дотоодын би нэг худалдаалах залин тэрийг бол нэг төлөө хоригч. Тэр бол бүр тамдаггүй. Бид дуусахгүй те. Нэгээр хүн би нэг интернет орчин залилж байгаа бол бүр амар заяа. Энэ бүр ингээд интернет гарч ирэхээс үес бүр 90-аад он моноос л ингээд залилжсэн. За тэгвэл мэйлэр ийм заллингууд айгүй гадны иргэдийг ингээд барьцаалгах юм уу те. За тэгвэл уурхаад байгаа нөхрүүд бас ингээд цэргүү зэвсэгтэй ороо барьцаалгах тохиол байгаа. За энийг бол орхич. Тэгвэл интернет зарчим бол скам гэж байгаа юм те. За скамаар бол ерөөдөө ингээд яг хэдэн сая доллар ч юм уу хэдэн тэрбум доллар ингээд залсан байсан гэдэг юу гаргахад хэцүү гэхдээ барагцаагаар бол нэг 80 тэрбум 82 тэрбум орчим доллар нь залсан байх магадaltaй гэж үздэг юм байна. За тэнгууд интернет ингээд хөгжсөн тэгээд маш ядуу ажил олддгүй учраас интернетээр ингээд залих боломжууд нэгээрүүдэд олдсон баг. Интернет нь байгаа учраас те хямд байгаа учраас. За тэгээ одоо юуд чи нэгээр хүн ажил хийгээд ч юм уу цалинмайл авахд хэцүү бол заллин ихэд илүү боломжууд байгаа учраас тэр хүн заллин их боломжийг гарсан тэрийг дагансан хэд хэдэн бүлгүүд үүсэж байгаа ш нэлээ олон бүлгүүтэй нэг жоохон мөнгөтэй нөхөр компьютертэй хэдүүлээ нийлж энийг энэ амжилтанд хүрнэ гэдэг. За ингэж явсан байгаа те нэгээр бол энэ интернетийн залингаар дэлхийд бол хамгийн алдартай байсан. Одоо ерөөдөө жахаас манай зүүн өмнөд Азууд шахагдж байна гэхдээ энэ талаар түүх бол нэлээ их юм учраас манай зулаа бас нэг өөр тохиолдсон чинь. За би өөр тохиолдсон. Энэ яг харахгүй цахим залиланд бол те нэгэрүүд угийн мундаг. Яаж ч англи хэлтэй байхгүй тэр чинь хамгийн дунд давуу тал нь. Тэр нэгсэн байхгүй. Би сургууль төгсчөөд Air Market билетийн кассанд ажилд оргоо. За тэгэл нэг хагас хагас англи хэлтэй. Тэгэл байжсэн чинь ингээл чатаар нэг хүн орж ирж байна. Би нэрийг санаад байдیں۔ Эндрю Льюис ч үлээ Эндрю Томс гэдэг нэртэй хүн. Над руу ингээд чат бичиж байгаа. Сайн байна уу? Би ингээд Лагост Британий ингээд газрын тосны компанид ажилладаг юм аа. Тэгээ ажилчдаа нөгөө билет авах те хэрэгтэй байгаа. Ингээд танах билетийн кассан байна. Билет авч болох уу гэхээр болно гэлээ. За тэгээ тэр үед нөгөө e-ticket гэж байгаагүй дандаа ингээд цаасан дээр бичдэг байсан байхгүй. Хүн тэгээд тэр цаасан дээр бичсэн билетээ бидээ авч явдаг. За тэгээ за болно гэлтгсэн. Тэгээ төлбөр тооцоогоо яаж хийх вэ гэсэн чи би чамбал руу ингээ картны дугаар явуулна. Чи ингээ тэрийгээр банкн дээрээ очиод ингээ банк чинь тэр үед нэг юм төхөөрөмжөөр ингэж унш татдаг байсан юм бас цаасан дээр хэвлдэг. Өнөө real time үйлчлэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр заа гэлсэн чинь над руу эхлээл нэг 10 хүний ингээл пассвортын холбоор явуулаад дандаа нэгээрээ иргэд ингээл Африкууд те. Сэн гоё нэртэй хүмүүс. Тэгэхээр за хаашаа явах гэсэн чинь Йоханнесбургээр дамжаад Дели тэгэл Сингапур руу явдаг, чиглэлээр авдаг. Эхний 10 хүнийх нь би билетийг энд бичээд DHL-ээр шуудан явуулах чинь тэр үед маш үнэтэй байсан байхгүй. Билет нь ингээд зөвхөн DHL-ийн шиппинг үйлчилгээний мөнтэй олж штэ гэсэн чинь асуудал байхгүй гэл за энэ картнаас мөнгө татаарай гэд надад картныхаа мэдээллийг явуулдаг. Хуулбарыг би тэрийг нь хэвлж аваад банкн дээр очихоор банк ингээл очиод гэл нэг юм уншиж үзэл за боллоо гэдэг. Тэгээ манай байгууллагын данс руу тэр хүний дансаас мөнгө татагдаа ороод ирдэг. Картнаас татагдж байгаа бол за хэд орж ирэх үү?
Тэгэл тэр чинь үнэтэй эхлээл нэг 8-9 мянган доллараас эхэлж байгаа. Тэгэл окей гээл за би нөгөө бонус авдаг, урамшуул авдаг болохоор айгүй үнэтэй ингээд Монголоос эхлээгүү, Монгол дуусаагүй билет өчсөн гой сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь дахиад өөрөөр ингээл нэг ганцны хүмүүс ороод ирж байна. Би ингээд тосны компанид ажилладаг, билет авах гэсэн ингээд. Тэгэхээр нь сонирхол за тэгээ болно. Та ямар хүн бэ? Та өөрийнхөө паспортын мэдээллийг явуулна гэсэн чинь надад Британий иргэний паспортын холбоор явуулж байгаа. Тэгээ харсан чинь миний нөгөө өмнөх надаас билет авсан нөгөө явуулсан Andrew Lewis гэдэг хүний зураг нэр нь өөр идэг. Гэтэл тэр хүн чинь надаас ингээ эхний 8 билет аваад дараа нь дахиад 10 билет аваа би бүгднгийн DHL-ээр шипинг явуулсан байж байгаа. Тэр нь бол яг жинкнээс авч ийн гэсэн үг үү? Тий. Тэр яг хүний паспортын мэдээлэл карт хулгайлж аваад картын дугаарыг надад өгөөд би тийм гүйлгээгээд тэр хүн өөрөө онгоцны билет худалдаж аваад байгаа байхгүй юу. Тэг хүмүүс явуулаад. Тэгээд нөгөө яг ижилхэн зурагтай өөр хүний нэр гараад тэгэхээр би сандраа захирлуудаа хэлээд хамгийн түрүүнд нөгөө систем дээр зарцсан тийшээгаа цаасан дээр бичээд явуулсан хэрнээ тэр нөгөө захиалсан байсан нөгөө захиалгуудаа бүгдийг нь цуцлаад. Тэгээд захирлуудаа мэддэг. Тэгээд захирлууд маань тэгээд тэр банкныхантай холбоо өрөөд тэг мэдээлэл өгөө лөөрийн шинжтэй үйл ажиллагаа боллоо гэд. Тэгсэн чинь Лагосоос эхэлтэй тим 8-ны хохирогчд би болоо дунд нь лаг билет зараад билетний бонус авсууч ирсэн. Тэгтээ юу басна? Чи өөрөө хохироогүй? Компани хохироогүй? Тийм би яагаад гэвэл нөгөө шуудангаар тэр чинь билет байсан бол билет би мэйлээр явуулахад тэр хүн шууд онгоцонд үзүүлээ нисэн явчих байхгүй. Тэгээгүй шуудангаар DHL-ээр бит билет байсан болохоор нэг очих гэж нэг 7 хоног шүү дээ тэнд чинь. Тэр хооронд нь би наанаас нь захиалгуудаа цуцалчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө $20,000 чинь за нэг торгуул нь $20 ч юм уу те нэг $200 болох ч байсан билетийнхаа нөхцлөөс хамаарат тэгээд тийм лөөр гэдгийг олж мэдээд тийм юм болсон байгаа. Тэгэхээр цахим залиланд бол үнэхээр анхдагч. Тэгээ би нэг Монгол залуугийн чөлөө Монгол эмэгтэй нийтлэл уншижсэн. Бас өөрөө Европын орнд би бас уншижсэн. Тэ амьдардаг байжгаад нэг Лагост байдаг хүнтэй танилцаад тэр хүний энд ингээ ажил байна. Гэ би чамд онгоцны билетний чи мөнгө төргийг нь явуулъя гэд явуулсан. Тэр хүн онгоцон сууж ирж яваад хажуудаа байсан нэг Европын чөлөөний хүнтэй ингээд ийм босон гэрсэн чинь тэр хүн чи онгоцноос битээ буугаарай. Онгоцноос буул чи энд те хүний 8-ны те золиос болоод алга болно. Хинч чамаа гэрэн хаахгүй чи хизээч алдахгүй онгоцноос битээ буугаарай гэд онгоцноос буухаас өмнө би нөгөө бүхийг ахлагч те тэр хүнд мэддэгдээ цагдаа цэргийн тусламж аваарай гэж хэлээд би тэгсэн гээд нэг юм нийтлэл уншижсэн. Тий, би бас энэ хатгаж уншижсэн. Нэг нөхөр болохоор онгоцны бодол тавиад нисгэжсэн гэдэг. Тийм үү. Тий, яг нэг Монгол хүн юм. Нисгэж байгаа нэг хүнтэй нэг ярьсан юм уу одоо транзит заалмаална да. Өө тааж Лагос явна ингэн мэгнэлэн хүмүүс чинь нэг яриа өрнөдөн шүү дээ тий. Тэгсэн чи яг чи стандарт болохгүй тэр ингэдэг. Яг бол өмнө охирч нар гараад ирсэн тий. Тэгээ нэгээр тамийн гол нь энтэй холбоотой юу гэдэг нь одоо гадны иргэн очсон ч гэсэн дотоодын юм нэг залилан лөөрүүд асуудал гарч байгаа шүү дээ тий. Цагдаа сэргэлгийн хүртээмж нь хүрч чаддаггүй учраас тэрний араас хөөцөлж чаддаг юм л. Тэгэл очих юм бол дуусаа. Тэгээ нэг бол гэрийнхнээс нь эдэн мянган сая доллар нэхэд тий. Тэрийг өгөхгүй энэ чинь ингэ нэгэл. Тэгэл үгүй шүү дээ одоо өөр яах юм тиймсээ зарим нь бол тий. Ийм юмуд гарч яадаг. За энэгээр бол алдартай. Тэгэхээр энийг нь түр хоёлаа ингээд дуусгах тий. За нэгэрийн сүлд ингээд за чи ингээд хоол унд ч юм уу зарим гой соёлын талаар гоё юм яриа. Би спортын аягүй гой сонирхолтой. Гоё юм нэр. Ягаад гэвэл нэгээр бас ингээд газрын цуснслоод эдийн засаг өсөнгүүд зарим салбарууд төр ингээд гэрэлгийг гарцсан байгаа. Тэр нь спорт. Тэрхүү ингээд байгалийн баялаг ч юм уу спортод аягүй бол нөлөө үзүүлдэг. Ангол дээр ч юм уу те. Анголын хөлбөмбөгийн баг сагсны баг хөгждөг ч юм уу. Одоо нүрч чинь одоо манад ингээд сагсан дээр хөрөнгө оруулалттай адилхан. Нефтийн ч бас дуртай юмдаа хөрөнгө оруулж штэ те. Тэгээ хөрөнгө оруулж байгаа тохиолдолд одоо мөнгө өгдөг юм тохиол байдаг. Нэгэрийн хөлбөмбөг бол маш урттай хөгжсөн. Нэгэрийн ер нь спортод маш хурдтай хөгжсөн байдаг. Энэ нь одоо зарим тохиол нөлөөж үзсэн. Нэгэр ус заяа. Нэгэрийн хөлбөмбөгийн баг Африк ТВ-с анх удаага Олимпийн хөлбөмбөгийн наадамд алтан медаль авсан байсан. Атлантагийн Олимпиад. Мундаг байгааз. Аргентин Бразил лидертэй тоглож хожоод алтан медаль авсан байгаа. Хөлбөмбөгийн их орнд. Олимпиад алтан медаль. Олимпийн наадмын хөлбөмбөгийн алтан медаль. Энэ бол өстой бүр шок болсон байдаг. За Ган улс бол 1992 оны хөлбөмбөгийн олимпийн наадмаас бол хүрд медаль авсан байдаг. Бас байгалийн баялагаас спортод зориулж энэс бол ингээ одоо тодорхой хэмжээнд хөгжсөн те ийм ч гэдэг бол нэгэр ус 1996 онд Атлантикийн алтан олимпийн наадамд оролцоод Бразил одоо Япон, Унгартай нэг хэсэгт ороод хэсгээс гарч байгаа. Хэсгээс гарч ирээд дараагийн тоглолтод Мексикийг 2-1 хөрөж байгаа. Мексик чинь хөлбөмбөгийн бас сайн улс шүү дээ те. За тэнгуүтээ шүгэн дөрөвдөө ахаа Бразилтэй та гарч байгаа.
хожигдсон тийм. Тэр үед нөө Роналдо өдр тоглож ирсэн одоо Бразилийн алдарт хөлбөмбөгч. За ингээд хагас шигэн тоглолтын дээр Бразил 1-2 тоглоход бразилчууд уламжлалсаар тоглолтыг тэргүүлж эхлээд эхний хагас нь 3-1-ээр хожиж. За ерөөдөө ингээд дараагийн 45 минутын дээр ингээд хожичнтоо гэсэн таамагдсан. Тоглолтын одоо төр зурагч тийм байсан. Гэтэл нигерчүүд 78 дахь минутанд Икпеба 90 дахь минут буюу цаг дуусгаас яг үндсэн цаг дуусж байгаад Кано гол хийгээд дараа нь шүүгчийн мэдлийн цаг буюу шүүгч үндсэн цаг дууссан гол 4 минут тэрийг өргөдөн шүү дээ. За 4 минут тоглоод дууссан шин тэр 4 минутанд нахиж гол хийгээд Бразилийг хоцчихсон. Энэ тоглолт бол хөл өмгийн түүхэнд хамгийн агуу тоглолтууд энэ. Тэнгүүд нигерчүүд яадаг вэхээр Африкийн бразилчууд гэж нэрлэдэг нигерчүүд хөл өмгийн урд чадвар одоо тийм юуны одоо ЖЖ Окоч гэдэг бразилчууд бүртэл гайхахаар тийм ур чадвартай хөл өмгч юм бол ингээд төрөн гарч исэн. За тэгээ Бразилийг очоод аваргын алтамтаалын төлөө Бразилийн хөрш Аргентиныг хөжижсэн. Бас хөл өмгийн их орныг. Бас л тоглолтын 90 минут муу цаг дуусч гол оруулаад. Вау, Аргентиныг Бразилийг очиж байгаа. Тэгээ дандаа цаг тусам хүчтэй гол оруулаад. Тэгэхээр ямар тийм ирч хүчтэй зоримгоор. Дөнгөлийн чинь өөрсдийн соёлонд нь бид нар бол тийм ирч хүчтэй, зоригтой, шийдэм юм уус. Тулаан чардсан учраас бид нарт ингээд хөлөм. Тулаан бол ойлоо дөрөв ярьлаа шүү дээ хоорондоо ингээд малчад байнг үздэг гэсэн тий. Тэгээд ингээд хожиж нэгээр улс 1996 онд одоо хөлөмгийн олимпийн наадамд төрүүлсэн. Энэ бол Африк, Төв, Нигер улсын хувьд бол асар том одоо тийм юу вэ? Бахархах зүйл. Нигерчүүд. Тэгээ нигерчүүд ингээд хоорондоо ингээд дархаа бодроо хоорондоо үзэлдэг гэсэн хөл өмбөг эдгээр хүмүүсээ нэгтгсэн байдаг. Одоо тэр чинь ингээд Европачууд, Игбочууд те хавс анаар хоорондоо нэг боголт тоглож байгаа шүү дээ те. Тэгээд нэгтгсэн хөл өмбөг бол одоо нигерт одоо асар өндөр хөгцсөн. Одоо нигерээс бол маш олон алдартай хөл өмбөгчдэр ингээд төрөн гарч тоглодог те. Ийм тохиолдол зөндөө байдаг. За тэнгуүл спортын хамгийн алдартай нэг хүнийг бол заавал дурдах хэрэгтэй. Энэ хүн бол Хаким Алажун гэдэг сагсчин байдаг. За энэ сагсч ямар учиртай вэ гэхээр 1984 оны NBA-гийн драфт болсон байт. NBA-гийн драфт буюу одоо тамирчин сонгож. Энэ драфтаар Майкл Жордан 3-аар сонгогдож байгаа. Одоо Чикаго Буллс бод очиж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь сагсан бөмбөг гэдэг спорт дэлхийн нийт түгэж байгаа шүү дээ. 3-аар сонгогдож байгаа шүү дээ Майкл Жордан. Нэгээр сагсчин Хаким Оложон сонгогдчихсон. Тэгээд Хаким Оложон NBA-гийн драфтад нэгээр сонгогдсон хамгийн анхны гадаад хүн болсон бүр. Тэгээд энэ хүн бол муу байгаагүй. Коллежийн сагсан бөмбөг төр үнэхээр дийлчихгүй байсан. Амар байсан. Тэгээд энэ 84 оны сагсан бөмбөгийн драфт болоход хүмүүс Майкл Жорданы нэгээр сонгоход нь хизээч ярьж байгаагүй. Хаким Оложон нэгээр сонгоход нь тодорхой гэж ярьдаг байсан. Тим одоо мундаг одоо сагсчин гарцсан. Тэгээд Хаким Оложон болохоор 15 нас хүртэл сагс тоглоогүй. Хөл өмгийн хаалгач байсан. Тэгээд нөө хөл өмгийн тим спортын тим атлетик битээсэн гэсэн үг байхгүй. Бүр тасархай атлетик битээ. Дээрээс нь өндөр ийм хүн байсан. За тэгээд хөл өмгийн хаалгач хийж байгаад 15 нас хүртэл сагс тоглохгүй байж сагс тоглоод тэгээд Америкт их сургууль тоглож будаа болоод Хьюстоныг сургууль тоглож будаа болгоод тэгээд Хьюстон Рокетс драфтаар сонгогдсон. Тэгтээ NBA-гийн зүгээр нь муу тоглож байгаагүй 2 удаагийн NBA-г аврагсан. Майкл Жордан 93, 92, 91 гээд авраг авчаад 2 жил зодод тайлах хугацаанд Хаким Оложон аврагсан байдаг. Зодод тайлчаа буцаж ирээд ахаад 3 жил авраг авж байгаа. Тэр нэг дундах нэг 8 жил байгаа шүү дээ. 8 жилийн дундах 94, 95 онд Хаким Оложон Хьюстон Рокетс багтаага авраг авчихсан юм юу гэдэг. Тэгээд Жордан 95 оны удирлын дундуур ирээд ялагддаг хөхгүй юу. 95 оны дундуур тэгэхэд тэр жил Хаким Оложон аврагсан. Майкл Жордан хэлсэн мэдэг. Хаким Оложон гэдэг энэ мангасыг бол бид үнэхээр зогсож чадахгүй гэж бүр хэлж ирсэн. Тэ. Яг бол хэн ч хамгаалж чаддаггүй. Чикаго Буллсээс. Майкл Жордан ч айгүй мундаг хамгаалагчтай. Хаким Оложон хамаагүй өндөр битэр шиг ялгахдаг байхгүй. Биений хувьд бол. Тэгээ тийм мангас байсан. Энийг бол Майкл Жордан өөрөө хүртэл ингэж магтаж хэлжсэн. Тэгээд 94 оны NBA-гийн одоо хамгийн үнцэнтэй тоглож болж байсан. 94, 95 оны NBA-гийн финалийн хамгийн үнцэнтэй тоглож болж байсан. Үнэхээр супер сагсан бөмбөгч ингэж гарч ижсэн. Тэгээд яг Америк нэгдсэн улсын шгшээгээс тоглооч гэж өсөлтөө тавьж гуйжсэн болооч би нэгэр хүн би Америк нэгдсэн улсын шгшээгээс тоглохгүй гэж хэлжсэн. Гэхдээ нэгэрийн шгшээ угаасаа ч гэсэндээ төд хэлэн бас ингэж тоглож байгаагүй юм бол эрхэм байдаг. Тэгээд яг юу нэдэг 1900 одоо 96 оны Атлантик олимпийн наадамд бол Америк нэгдсэн улсын шоу гуйж байгаадас тоглоулаад Америк нэгдсэн улсын шоугаас алтан медаль Хаким Оложон бас авч ирсэн дээ. Нэлийн татгалцсан байдаг. Тэгэхээр ийм агуу бол сагсан бөмбөгч бол гарч ирсэн байдаг. Хөл өмгөөр агуу тэгээд хөнгө атлетик ч юм уу айгүй олон спортоор нэгэрчд бол бас их чадварлаг байдаг юм. Атлетик бие хаатай ард түмээ. За баярлалаа. Маш сонирхолтой амар өндөр том биетэй тамирчин биш үү? Амар өндөр том биетэй. Мундаг тамирч. Одоо сагс тоглолт хүмүүс бүгд мэдэн дээ энэ бол. Харин нэр нь сонсч байсан бол би тэр үед нөгөө Юта Чикаго хоёр тоглолдог. Тэрний өмнөх жил байхгүй. Тоглолдог жилүүдийг аягаасаа багтаа үзчихсэн. За хоёлаа нэгэрчүүдийн хоолны талаар баг зэрэг яриа. Тэгээ нэвтрүүлгээ дуусгая. За нэгээр хоолны хувьд бол маш баялаг соёлтой.
За тэгэхээр нөгөө уур амьсгалын онцлогтой тухайн газар нутагта юу ургаж байгааг ер нь иддэг болохоор ер нь будаа их иддэг, олон төрлийн мах иддэг юм байна. Үхрийн мах, ямааны мах, хоньны мах иддэг. За тэгээд тэднийхээ олон цагаар гоё жигнэж юм болгосон юм сүмслэг соустой те соустой тийм хоол иддэг. За тэгээд онцгой нэг хоолыг нь ярих юм бол jollof rice гэж хоол байна. Маш алдартай одоо манай будаатай уургатай адилхан. Гэхдээ олон төрлийн чинжүү, улаан лойл тэгээд хамтлагчуд орсон байдаг. За бас нэг сонирхолтой хоол нь эба гэхээр мэдэх байх нэг юм цагаан нэг юм гурил шиг юм ингээл гараараа ингэж хивлж байгаа л идэдэж штэ. Африкт юу айгу дүгнэлт юм бэл. Тийм тэр нь касава гэдэг нэг юм ургамлын үндэс юм байна л да. Тэр үндсээр гурил идэг. Тэр нь одоо маш өндөр одоо нүүрс услаг уургаар маш бага. Тэгтээ цавлаг ихтэй. За тэгээ тэрийг болгоод ингээд зураа чанаад юм одоо харахаар ингээд баримлын шавар шиг мэдээлэл өгдөө штэ. Тэрийг ер нь бол хевлээд ингээд тэр нөгөө соус сүмстэй шүлтэй хоолндоо дүрж иддэг. Ер нь бол олон төрлийн амтлагч нөгөө Английн колониастай холбоотой, уур амьсгалтай ч холбоотой маш олон төрлийн амтлагч хэрэгэлдэг. Маш олон төрлийн шош, будаанууд хэрэгэлдэг. Ийм өвөрмөц амтлаг хоолтой. Арт түмэн юм байна. Би өмнөд Африкт идчихсэн. Эхэндээ эйгүү ирсэн. Тэ сүүлдээ л дасах юм шиг санагдсан надад. Нэг идэж чадаагүй. Одоо харамстай. За би яг одоо яг тодорхойлж чадахгүй байна. Тэр чи одоо 2010 онд тэгээ нэг жоохон идэл нэг сонин өөрөө ч жоохон байж тэгэл олон төрлийн үндэсний хоол идэж сураагүй ч байж те мах гурилаасаа өөрөө мэддэггүй одоо сайн мэддэггүй лсэн төрлөө хгүй те тэрийг жоохон амсчаад нэг цааш явуулждаг. Одоо харамстай. Би тэрийг идэж дуусах байсан гэдэг. За тэгвэл удахгүй дахин очиод эба идхийг. Ерөө Египтэд очиод Египтэд байхгүй юм байна. Египтэд байхгүйсэн. За ингээд та бүхэнд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сугийн Атлас нэвтрүүлгийн ээлж дугаар хүлээ. Нэвтрүүлгийг хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөнхцөл миний би та бүгд төрглөө. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ бод даатгал ногоон ирээдүй хөгжлийн өрөөтэй MMS компани бэнд итгэн та бүгд төрглөө. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.